Өглөөсөө өдрийн мэнд ажилдаа ирсэн. Өөрийгөө гайхчихлаа. Яах гэдэг вэ? Би бол нэг гой булаг хиймээр байгаа байхгүй. Тэгээд Мүүлж юусуу мүүлж юм уу? их хүүхдээс согоноо хүүхдээс гэрүүлээд хэлсэн шүү дээ. Хийхэд гоё юм тийм өөрөө. Би түүхний яагаад яг түүх. Юу штэ минийс. Сайн уу? Юу айцгаа юм? Би эцлэрээ байна. Тэгээд өнөөдөр нэг тийм өнөөдөр биш нэр нэг тийм амар цэвэр байгаа. Өглөө ажилдаа яваад, орой ажилдаа яваад тэгээд гэртээ ирэл нэг тийм хөнгөрч байгаа. Тийм болохоор бичлэг хийх боломжтой санаалаа. Яа, нэг тийм хөө. Тэгээ өнөөдөр болохоор би бүр 3 цагийн нойртой байгаа учраас сайн нойр хүрчээ. Тэгээд нойроос сэргэнгийн бичлэг хийж бодсон байгаа. Тийм би. Тэгээд сонингийн ничол камераар дургацсан байгаа. Нэг зэнтэй байгаа байна. Тэгээд би тэрийг дараа хэлнэ. Чи бодож байна. Хэлэхгүй тийж магадгүй. Залуу хүн нойр хоолндоо сайн байх хэрэгтэй гэсэн. Би хоолндоо сайн байгаа. Нойр хэцүү байна. Маллага, эргэжтэй маллага, хийгчтэй маллага зүйл цаг нөхцөж байна. Өнөөдөр зүгээр сахандмаар байна. Бичлэгээ ихтэй би маргааш үнхээр бичлэг таслалаа. Яг л надад амгийн амт хэрэгтэй байна. Тийм болохоор нэг бити зэгнэр Зэмэр тийм үү.
тэг юу ч гэсэн гэртээ ирсэн. Тэгээд ганц бичлэг хийчих гэж. Ганц бичлэг хийчих шийдвэр өдөр чи яваа мэдгүй. Усаа ярих юм бол харуулах юм бол өглөө дандаа имлэг ирэх төрснөд байгаа нөгөө л нэг байдаг юм лээ, нөгөө л нэг байдаг хүмүүс тасаг. Тийм байгаа. Тэгээд орой илжийн ажил ялгаагүй л нөгөө л нэг ажил. Ер нь би жоохон өдөртэй амьдрээд ин guys. Тийм болохоор би шийдсэн. Би одоо аюу хөвчлөлтөө юмнууд хийн. Угаасаа өөртөө заагаарч хийх болно. Тэгээд миний үсээс амар ургацсан. Үгүй яах вэ амар гэдг нь бол ийм байсан ус чи ийм болсон маадахгүй. Тийм байна. Тэгээд ойрын санаач юм бол би тэгээ нэг тийм зочигч юм уу эсвэл нэг тийм мэдрэмжгүй ч юм болсон юм шиг байна. Бүр ямар анзаарлаа. Тэгээд нэг удаа нэр болцооны явсан. Яг давталж муудлаад гоё л байна лээ. Тийм ойрын санаа гэл тийм лээ. Тэгээд тэ жоохон сонирхолтой юм хиймээр санагдаж байгаа учраас хичнээн завгүй байгаа ч гэсэн өөртөө зав гаргаж орой тарчаад шууд гэрлүүгээ ирэхээсээ илүү оройн цагаар хийх сонирхолтой юмнууд болж хийх гэж бодчих. Надад гоё орой хийчихэр тийм амар их гоё драт байхааргүй бас өглөө ажилтаа юм. Нэг оройтой нэг янтраад тахгүй нэг 2 цаг орчим хийчих сонирхолтой юм байвал бас хэлээрээ. Тэгээд энэ хагасанд би бас кино үзэж бодож байгаа. Тийм гоё кино байвал гоё кино бас үзнэ. Тийм бай. Тэгээд өнөөдөр жоохон сонин драма үзсэн өдөр байлаа. Нэг тийм биш дээ. Тэр драма гэдэг юм чи учрыг нэг ойлголоо. Өмнө нь ингээд нэг тийм сэтгэлийн өвдөлт байгаа шүү дээ. Итгэл алахгүй дээ гэсэн хүний итгэл алдсан. Надад ингэж хандахгүй дээ гэсэн хүн тгээ хандсан. Ингэж хэлэхгүй дээ гэсэн хүн тгээ хэлсэн. Тэрнээсээ болоод ингэ сэтгэлийн шархавцсан байгаа шүү дээ. Үг, үйлдэл, хандлага, амлалт хэлсэн үг тий. Юмшгүйнээс тэгээд нөгөө итгэжсэн хүнээсээ сэтгэлийн шарх авчгаар өөр хүнээс ч гэсэн авдаг бай. Тэр нь юу гэсэн үг гэхээр зүгээр л миний өөр төр анзарч байгаа юм шүү. Гэтэ заавал өмнө байхаалгүй зүгээр л өөр төрөө айлгсан зүйл нь. Эсвэл би тийм болсон юм болов уу мэдгүй байна. Яг үнэхээр ойрт бүрийн хэвтэрл бодогдолж байдаг. Тэгээд ер нь бол тийм байна. Өмнө нь тодгүй байсан зүйлээсээ нэг удаа сэтгэлийн шарх авчих юм бол тэгэхээр одоо хинч байсан хамаагүй тэр үйлдэл үг одоо юм давтагдах юм бол нөгөө нэг сэтгэлийн шарх авсан мэдрэмжийн сэргээд гараад өвтгөөд байд юм бэ. Окей. Тэр нөгөө тэмлэн л та. Хинээс авсан сэтгэлийн шархыг хинийг нэгтгэдэг үгүүд бол хэрэгэлж чинь харин ч дотор биш хүнээс өөртөө сэтгэлийн шарх авдаг юм байна. Яг нөгөө зүйлэн татдагтаар нөгөө мэдрэмжийн сэргээд өвтгөөд байд юм байна гэж бодлоо. Тийм болохоор хүнд итгэдэг, эргэлздэг, өөртөө итгэдэг, өөртөө эргэлздэг.
ч тийм бэ. Мэдгүй да. Амьдрал баялгаа. Би бас сууж байгаа шүү. Тийм байна. Тэгээд өөрөөр тэмцэх хэрэгтэй байх анзарч байна. Өөрөөс болоод өөрхийн ингээд өөрийгөө ч ойлгохгүй байгаад өөрийгөө ч ойлгохгүй байгаа юм байдлаас болоод бас хэнийг өгдөх вэ гэж санаа зовж байна. Эсвэл хэнийг нь дахиад намайг өгдөх юм шиг мэдрэмж төрөйтэй учраас ер нь надад амар хэцүү төгтөй байгаа. Тийм бэ, тэгээд явчихсан. Дахиад нэг даваа гарах, дахиад нэг үзэх хичээлтэй болчихлоо. Хичээлээ онцгой харах нь муу авах нь зөвхөн ажиллагаараа харагдах байх. Нэрэнд зөөлөн байгаарай. Начиг ийм хүнийг тийм яг ийм байдалд орчод байгаа хүнтэй хийг нээлттэй ярилцаад чинь үнээсээ яг их үгүй ярилцдаг. Розовая кофта, в розовых кроссовках покинул стены лофта, тебе со мной неловко. Давай возьмем по кофе, хоть нам не нужен допинг. Давай нам будет наплевать на все. Ай, какая ты красивая. Ай, зачем такая милая. Ай, случайно не влюби меня всегда. Ай, какая ты красивая. Зачем такая милая? Ай, случайно не влюби меня всегда.